Олон улсын шатрын холбооноос зохион байгуулсан эмэгтэйчдийн Гран При тэмцээн 2 хоногийн өмнө өндөрлөж энэ тэмцээний ялагчаар бүгд найрамдах Хятад улсын шатарч садарсан. Тэгвэл өчигдөр тэмцээний зохион байгуулах орныхноос хэвлэмэг орлоо гэж сэтгүүлчдэд мэдээллээ. Өнгөрсөн 7 сарын 29-наас 8 сарын 11-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо дэлхийн шатрын холбооны эмэгтэйчүүдийн тал дахь Гран При Улаанбаатар 2000 гарах тэмцээн амжилттай үргэлжилсэн. Дэлхийн шилдэг 12 эмэгтэй шатарчны уулгууд талын зочдод тулаан дэлхийн нийтийн анхаарлын төлөөлөл. Энэ тэмцээний мэдээлэл сурталчилгааны ажлыг Гран При тэмцээний зохион байгуулагчны хорооны дөрвөлөх бэлэг мэдээллийн алба хөрвөл мэдээллийн төвийнхэн өргөн хүрээнд өндөр түвшинд хийж ирсний тодорхой жишээ. Улаанбаатар 2000 гаруй дэлхийн шилдэг 12 шатарчны Гран При тэмцээний албан ёсны хөрвөл мэдээллийн төвийг хаахрах хэмжээ өчигдөр ихтэнгээ зохицуулалт болж энэ өөр улсын хэвлэлийн бахурд Монголын шатрын холбоо, ивент итгэгч компаниуд бэлэг мэдээллийн албаны төлөөлөлтөд оролцож мэдээлэлээ. Гран При тэмцээнээс 14 хоногийн өмнө нэгдсэн хөрвөл мэдээллийн төвийн үйл ажиллагааг Рөдрэй буюу Улаан цэцрэг холбооны нэгжлийн туршлагатай хөгжиж хариуцсан ажиглажээ. Мэдээллийн төв маань 2 хэсэгтэй байгаа. Бүгд ирж ирсэн бол 2 хэсэгтэй гэдэг юм байна. Нэг нь бол онлайн тэмцээний одоо биднээс цахим шатар гэж шууд одоо явж байгаа тоглолтыг үзүүлэх. Зөвхөн монитор бүхий компьютер холбогдсон интернет холбогдсон юм төв байгаа. Нэг тал нь бол энд бол юу гарч болохоор байсан бэ гэвэл өөрөөс шууд яг тэр цаг үедээ болж байгаа тоглолтуудыг дөрвөж тэр тоглолтыг ер нь ямар хөө байдалтай явж байгааг харж байна. Энэ нь бол өөрөө интернетээр гадаад олон улстай холбоотой байсан дагаас их онцлог байсан. За хэвлэлийн нөгөө нэг хэсэг нь бол хэвлэл материал, за орчуулгын материал, дээр фото зургууд, дээр нь бол радио бүх төрлийн мэдээллийг бол цуглуулах, архивлах, эргээд тэрээр бол Монголын шатрын холбоо, олон улсын шатрын холбоо хоёрт бол өгөх гэсэн юм үйл ажиллагаа хийх ийм нэг хэсэг байна. Улаан цэцрэг холбооны уран бүтээлчид хэвлэлийн бахурлын үеэр Гран При тэмцээнээс бэлтгэсэн бүхэл материалаа Монголын шатрын холбооны ерөнхийлөгч төвчд гадуулсан өглөө. Мөн Монголын албаны тэмцээний уран бүтээлчид Гран При тэмцээний мэдээллийн үеийг итгэжээд ажилласан. Одоо өчигдөр хүндээ дэлхийн спортын ертөнцид болж байгаа үйл явдлын мэдээлэлээс хүргэжлүүлэн танилцуулъя. Хөнгө атлетикийн дэлхийн шилдэг тамирчид оролцож байгаа Бриллиант лигийн тэмцээний ээлж шатны уралдаанд тооцохгүй зохиогдно. За дэлхийн 3 удаагийн аврах Альберт Гөвч Тайсонгээ энэхүү тэмцээний өмнө хэвлэлийн багаар хэлэгжээ. Хөнгө атлетикийн Бриллиант лигийн тэмцээний энэ ээлжтгаараа Английн Лондонд зохиогдно. За Шведийн Стокгольм хотноо болсон Бриллиант лигийн тэмцээний ээлж шатны уралдааны үеэр Ямайкийн алдарт хөнгө атлетикч Усайн Болт бэртэл авч замаар орсноор энэ удаагийн гарааны ялагчаар Америкийн нэгдсэн улсын тамирчин Тайсон Гэй тодорсон билээ. Дэлхийн 3 удаагийн аврах Тайсон Гэй хэвлэлийн баг хурлаар мэдэгдэхдээ Стокгольмд байгуулсан миний ял Усайн Болтын хувьд цаашдын тэмцээн уралдаанд нь эргээр нөлөөлөх болно хэмээн мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар хөнгө атлетикийн Бриллиант лигийн тэмцээний эрэгтэйчдийн богино зайн төвд Ямайкийн алдарт хөгж Усайн Болт тэргүүлсэн хэвээр байгаа билээ. Усайн Болтын хувьд өрөөнд авсан бэртлийн улмаас энэ үлрэлийн сүүлийн тэмцээнүүдэд оролцох боломжгүй болоод байгаамаа. Сүүлийн үед Японы мэргэжлийн сумогийн холбоо нэлээд их хүнд асуудалд оролцоод байгаа билээ. За бүгчүүд нь хар тамхины хэрэгт орооцолдож мөн мөрөөдөө тоглосон зэрэг шалтгаануудаар Японы сумогийн холбоо үзэгчдээс нэлээд зэмлэл өрдөж байгаа. За тэгвэл энэхүү шалтгаанаар Японы сумогийн холбооны тэргүүн огцорсон байна. Японы сумогийн холбооны тэргүүн Мусашига Оякада өргөт ажиллаа хүлээлгээ өглөө. За түүний сумогийн холбооны бүгчүүд болон дэмжээний эзэд мөрөөдөө тоглоомын хэрэгт холбогдож гэмт бүлэглүүдтэй холбоо сүлгээтэй болсон асуудалтай холбоотойгоор огцорсон гэж Associated Press агентлаг мэдээлж байна. За сумогийн холбооны тэргүүн Мусашига Оякада өчтөр огцрох болсноо зарласан бөгөөд түүний оронд өмнө Озиг хэлтэй барилдаж байсан Ханагама Оякада сумогийн холбооны тэргүүлэгчээр ажиллахаар болсон байна. За түүний хувьд өмнө нь 2010 оны 2 дугаар сард сумогийн холбооны тэргүүний төлөө өрсөлдөж байсан. За тэрээр өгүүлэхдээ бид маш олон асуудалтай нүүр тулгараад байгаа. Эдгээр асуудлуудыг шатраагаар шийдхийг биех хүсэж байна хэмээн өгүүлсэн байна. Одоо өчигдөр хүндээ хөлбөмбөгийн спортын арилжаа номын мэдээлэлээс танилцуулъя. Английн Премьер лигийн шилдэг багуудын нэг Ливерпул клуб шинэ хамгаалагчтай боллоо.
Өнгөрсөн өдрөд Английн Премьер Лигийн төвчөнд амжилттай оролцсон Ливерпул баг энэ жимийн ээлж намайгаа хэлээ. Премьер Лигийн баг Италийн Ювентус клубээс Даны иш гишүүгийн хагас хамгаалагч Кристиан Пулсныг өөр игнэндээ нэгтгэсэн байна. За 30 настай хагас хамгаалагч Кристиан Пулс нь Ливерпул багийн бүрэлдэхүүн тоглолтоо 4.5 сая пунктыг авахлаа. Зэнхүү гэрээг Ливерпулийн клубын шинэ менежер Рой Хойтсон байгуулсан байна. Рой Хойтсон 2000 онд Даны Копенгаген багийг тасгалжуулж байхад Пулсын түүний баг тоглож байсан. За энэ хүү хуучин тоглогч Рой Хойтсон өөрийн багтаа шилж байгаа юм а. Даны хагас хамгаалагч Кристиан Пулсны хувьд Энфилд Роуд сэнгэл хүрээлэнд нийтдээ 3 жилийн туршид Ливерпул клубын төлөө тоглох болно. Португалийн гишүүгийн төвийн хамгаалагч Рикардо Карвальо Испани эзлааны клуб Реал Мадрид багтаа гэрээ байгуулсан тухай Испани эзлааны клубын аль биесний сайтад мэдээлсэн байна. Челси клубын бүрэлдэхүүн тоглож байсан түүний хувьд Реал Мадрид багийн бүрэлдэхүүн тоглох ажилдаа нийтдээ 8 сая еврогийн цалин авахар болсон байна. Энэ үлрэлийн хувьд Португалийн гишүүгийн төвийн хамгаалагч Рикардо Карвальогийн Челси клубтэй хийсэн гэрээ дууссан байгаа. За энэ хүүтрээр Английн Премьер Лигийн шилдэг багаас Испани эзлааны клуб зүтгэхээр боллоо. Одоо өчигдөр хүндэт талбайн теннисийн спортын мэдээлэлс танилцуулъя. Канадын Торонто хотноо эрэгтэй талбайн теннисчдийн Rogers Cup тэмцээн амжилттай өргөжлөө өгдөж байна. За өчигдөр тэмцээний 3 дахь тойргийн тоглолтууд боллоо. Ингээд өчигдрийн тоглолтын мэдээлэлс үзэгчдээ хүндээ одоо хүргье. Талбайн теннисийн Rogers Cup тэмцээн 2 сая 430 мянган Америк долларын шагналын цантай. За өчигдөр болсон тэмцээний 3 дахь тойргийн тоглолтод манай хоёр төрш Оросын албаны улсын шилдэг теннисчдийн нэг Николай Давиденко, Францын теннисчин Жереми Шардитэй өрсөлдсөн байна. За Францын теннисчин тоглолтын эхнээс санамжлахыг гарт авч 6-3, 6-2 харьцаатай Оросын албаны улсын теннисчин Николай Давиденко болгаавснаар энэ удаагийн тэмцээний шүгний 8-ын тоглолтод өрсөлдөх эрхтэй боллоо. Тэгвэл өнөөдөр Аргентины шилдэг теннисчдийн нэг Давид Налбандян, Шведийн теннисчин Робин Содерлингтэй өрсөлдсөн байгаа. Шведийн теннисчин Робин Содерлинг энэ тэмцээний эхний 2 тойргийн тоглолтод гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Өчигдрийн тоглолтын эхний үед Шведийн теннисчин 6-4 харьцаатай давмгаалаад байсан. Харин туршлагатай теннисчин Аргентины Давид Налбандян 2-3 дугаар ээлжийн тоглолтод амжилттай тоглож 6-4, 6-1 харьцаатай өрсөлдөж байснаар өнөөдрийн Rogers Cup тэмцээний дараагийн шатны тоглолтод өрсөлдөх эрхтэй боллоо. Дэлхийн шилдэг теннисчдийн нэг Швейцар алдар теннисчин Рожер Федерер тэмцээний дараагийн шатнд өрсөлдөх эрхээ авлаа. За тэрээр 3 дугаар тойргийн тоглолтод Францын теннисчин Микаэль Лодратай өрсөлдсөн байгаа. Тоглолтын эхний үед тэмцээний өндөрлөж Рожер Федерер 7-6-ийн харьцаатай өрсөлдөгч хожиж давуу байдалтай болоод байсан. За хоёр дахь ээлжийн тоглолтод 6-3 харьцаатай өрсөлдөгч хожсноор Рожер Федерер энэ тэмцээний дараагийн шатнд өрсөлдөх эрхээ авч байна. Сербийн теннисчин Новак Джокович энэ тэмцээний чансаанд 2 түвшигтэй байгаа. За тэрээр өчигдөр Урмений теннисчин Виктор Ганешкутай өрсөлдсөн байна. Новак Джокович тоглолтын эхнээс санаачлахыг гарт авч эхний тоглолтод 6-3 харьцаатай хоцсон. За хоёр дахь тоглолтод мөн дэлгэрүүлж 6-4 харьцаатай Урмений теннисчин Виктор Ганешку болгаавснаар одоогийн тэмцээний шүүгийн 8-ын тоглолтод өрсөлдөх эрхээ авч байна. Сербийн теннисчний хувьд тус тэмцээний чансаанд дээгүүр хичээлж байгаа тамирчин юм. За энэ өдөр Их Британий теннисчин Энди Маре, Францын теннисчин Гайл Монфис нарын тоглолтын сонирхолтой болсон. Эхний тоглолтод Энди Маре 6-2 харьцаатай давмгаалаад байсан ч хоёр дахь тоглолтод нэг ч оноо авч чадаагүй. 6 тгийн харьцаатайгаар хоёр дахь ээлжийн тоглолтод Францын тамирчин Гайл Монфис өрсөлдөгч хожоод байсан. Ингээд шийдвэрлэх 3 дахь тоглолтод Их Британий теннисчин Энди Маре 6-3 харьцаатай өрсөлдөгч хожиж тэмцээний дараагийн шатнд өрсөлдөх эрхтэй боллоо. За Гайл Монфисийн хувьд энэ тэмцээний чансаанд 15 бичигдсэн ч өнөөдрийн тэмцээний шүүгийн 8-ын тоглолтод өрсөлдөх эрхээ авч чадсангүй. Зоригмогч та бүхэндээ бид манай хөрөндлөө дэлхийд дахинд болсон спортын уралдаан тэмцээн үйл явдлын мэдээлэл хүргэлээ. Та бүхэн амралтын өдрүүдэд аятахтаа сайхан өнгөрүүлээрэй. Одоо нийт нутгаар цагаагаар ямар байхыг харцгаая.